Энэ жил 9 сарын 1-ээс өмнө засвар үйлчилгээ хийж дуусж байгаа сургууль цэцэрлэгийн байгууллагууд дээр бид нар дээж авч шинжилгээнд хамруулах зорилгоор одоо хяналт тавихын чиглэлээр хэрэгжүүлж байна. Будаг хийсэн анги танхимаас агарын чанарын шинжилгээг авахдаа энэ сорцын онцлогыг ашиглаж байгаа. 3-4 цаг ингээд зүгээд орхино. За ингээд 3-4 цаг болсны дараа энийг буцаж таглаад шинжилгээнд ингэж лабораторид хамруулах ийм процессын ийм ажилтай байгаа. За энэ бол зөвхөн нэг шинжилгээнийх нь одоо хийгдэх ажил нь энэ байна гэсэн үг. За нөгөөх нь бол хүнд металлын шинжилгээг авах ийм хоёр төрлийн шинжилгээ авахар ийм журмын хэрэгжилтийг хангуулахтай холбоотой ийм ажил байна. Одоо хан таазыг бодохдоо усан суурьтай буюу эко бодгийг хан таазаа бодсон байгаа. За тухайн байгууллагаас авахдаа та шинжилгээнийх нь бичгүүдийг бас авсан байна тийм ээ? За энэний шинжилгээнийх нь бичиг зарлагын баримт одоо юмнуудыг тулгаж үзлээ. Энэ баримт мэдээллүүдийг бол бүртгээд авлаа шүү. За ёо. За энэ ажил маань 8 сарын 25-ны дотор хийгдэж дуусгаар ингэж төлөвлөж байна. Дээж авах ажил маань. За энийг тэгэхээр эцсийн одоо шинжилгээний дүн шинжилгээний хариу 9 сарын 15-даар ер нь гарахаар бол төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ хоёр шинжилгээ бас онцлогтой. Журам дээр юу гэж заасан байна вэ гэхээр итгэмжлэгдсэн лабораторид гэж ингэж заасан байгаа. Тэгэхээр саяны энэ агарын чанараас авж байгаа энэ сорцын онцлогоор авж байгаа энэ шинжилгээ маань Монгол улсад хийгдэнэ. Ногоон титэмгээд одоо итгэмжлэгдсэн лаборатори. За нөгөө хүнд металлын шинжилгээний хийгдэх ажил нь бол Австрали улсын MPL гээд итгэмжлэгдсэн лабораторид явж шинжилүүлэх, гадаад улс шинжилүүлэх юм ажил байна. Тэгэхээр энэ хоёр шинжилгээ хоёр өөр газар хийгдэж хариу нэгж нэгтгэж ирэх нэг юм ажил байна. За урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 120 орчим боловсрол сургалтын байгууллагууд тосон болон усан суурьтай будгийн ийм ажил хийгдэж байгаа ийм мэдээлэл авсан. Тэгэхээр бид нар одоо шинжилгээнд хамруулахын ажлыг 7 сарын 1-ээс хойш үе шаттай төлөвлөгөө гаргаад зохион байгуулалтын хэрэгжилтийг хангуулад ингэж явж байгаа.